Ингээд ихний мэдээ улсын 1-р төвийн эмнэлгийн удирдлагууд нь 7 хоногт 3 удаа солигдож эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулахад хүндрэл учирч байгааг эмч ажилтнууд хөндлөө. Тухайлбал 24 ортой мис заслын тасаг 12 ортоогоор үйл ажиллагаа явуулж компьютер томографийн аппарат ажиллахгүй байгааг ярьлаа. Улсын 1-р төвийн эмнэлгийн удирдлагуудын халаа сэлгээг он цагийн дараалалаар тайлбарлая. Улсын 1-р төвийн эмнэлгийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр Бямбсүрэнг 2024 оны 9-р сарын 11-нд томилсон байдаг. Харин тус эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн 1-р сарын 30-нд хуралдаж, Бямбсүрэнг үүрэгт ажиллаас нь чөлөөлж оронд нь лаажиг ерөнхий захирлаар томилжээ. Гэтэл үүнээс 10 орчим хоногийн дараа буюу 2-р сарын 9-нд лаажи өөрийн хүсэлтээр ажиллаа өгч түүний оронд тус эмнэлгийн сургалтын албаны дараагаар 10 гаруй жил ажилласан анх туяаг томилсон байдаг. Үүнтэй холбоотойгоор үүссэн асуудлуудын талаар эмнэлгийн төлөөлөл мэдээлэл хийсэн юм а. Шуурхай хурж ирж. Өнөөдөр хагалгаа дурангаар хийх боломжтой хагалгаа хийх гэжсэн боловч энэ өндөр өртөгтэй багаж хэрсэл байхгүйгээс болоод хүний хэвлийг маш том зүсэж илүү хөнөөлтөй аюултай хагалгаа хийх хүртэл хүрэж байгаа. За тэгээ бид бол туцад төлөвлөгөөгөө оруулсан. За үүний дараагаар бол дарга нар солигдож эхэлсэн. Энэ маань өөрөө яг энэ цонх үе дээр одоо яг бидний хамгийн түрүүнд нөгөө худалдаа авалтаа хийдэг төлөвлөгөөгөө гаргадаг яг энэ үе дээр одоо энэ даргын сэлгээ ингээд явагдсан нь бидэнд одоо үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад бол төвөгшил учруулсан. Эм тариа бүгд байж иж бид өчтнөө сайн амжилна. Тиймээ сайн үр дүн гаргана. Гэтэл энэ удирдлагын докторгүй байдлаас болоод санхүү нь хацаад тэгээд эмчилгээ үйлчилгээ ингээд гацаад ингэж байгаа нь зохисгүй юм аа. Яг энэ одоо дарга нарын халгаа сэлгээний хооронд тасалдсан юм байдал үүсчээд хүнд өвчтөн хүмүүс тусламж үзүүлэхэд төвөгтэй юм байдлууд байна. Жишээлбэл одоо шприц нэг удаагийн одоо ариун хэрэгслүүдийн дутагдaltaй байдлаас болоод харин улсын 1-р төвийн эмнэлгийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон анх туяа тэдний ярьсныг үгүйсгэж эм эмнэлгийн хэрэгслийн нөвд хангалттай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ дасалтаагүй гэсэн юм а. Мөн томилгоо хууль ёсны дагуу явагдсан төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүний 7 нь буюу 75% нь оролцож түүнийг томилсон хэмээн ярьлаа. Тусламж үйлчилгээ бол доголдоогүй. За үнэхээр галсан тусламж үйлчилгээгээ бол хууль журмын дагуу одоо худалдаа авалтаа хийгээд зохион байгуулж байгаа. За CT аппаратын хувьд бол 2 жилийн өмнө нэг аппарат нэвтэрсэн. За нэг аппарат маань ажиллаж байгаад 2 хоногийн өмнө бол эвдэрсэн байгаа. Тэгээ энэ хугацаанд бол аль болохоор үйлчлүүлэгчийнхээ гомдол саналыг хүлээж авч хурдан шийдвэрлэх тал дээр бол ажиллаж байгаа. Тусламж үйлчилгээ бол доголдсон юм байхгүй. Эмнэлгийн удирдлагыг улс төрчид томилдог нь хиндэж нууц биш. Харин үүнээс сэргийлж төлөөлөн удирдах зөвлөл томилдог болсон ч бодит байдалд ялгаа байхгүй байгаамаа. Тухайлбал улсын 1-р төвийн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл 9 гишүүнтэйгээс 3 нь л эмч ажилтны төлөөлөл байна. Мөн төлөөлөн удирдах зөвлөлийн дараагаар эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга очоор бат ажиллаж байгааг эмч ажилтнуудын төлөөлөл ашигч сонирхлын зөрчил гэж үзэж байгаамаа. Энгийн иргэдийн хувьд хэн дарга болох нь сонирн биш. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тасралтгүй иргэдэд хүрч байх нь чухал. Иймээс эрүүл мэндийн салбарыг ус төржүүлэхгүй байх шаардлага зүй ёсоор тулгарч байна.